Сүүлчийн хичээл 6 дугаар хичээлдээ тавтай морилно. Энэ хүртэл амаргүй байсан байх. Маш их гэгэрүүлсэн, маш их хүчтгсэн хичээл боллоо гэж энэ хичээлүүдэд тодорхойлж байна. Эзнэр сахилгажуулгадах талаар ярих тийм ч амар сэдв биш. Бид үрдийн үннийг энд ярьж байна. Эцсийн өдрүүдэд хүмүүс мэхлэгдэх шалтгааны талаар 2 дугаар Тесалониктер юу гэж хэлснийг санаж байна уу? Мэхлэгдсэн хүмүүс үннийг хайрлаагүй юм. Тэд үннийг хүлээн аваагүйдээ биш. Харин үннийг хайрлаагүй учраас мэхлэгддэг гэжээ. Үннийг сонсох нэг хэрэг, үннийг хайрлах гэдэг бас өөр хэрэг. Дахин сануулхад Бурхны төлөө бадрах халуун зүрх номоос би ярьж байгаа шүү. Бүгдийг нь ярина гэвэл тоймгүй их юм болно. Миний яриаггүй маш олон зүйл энэ номд бий. Та Messenger X app-аас монгол хэлээр үнгүү татаж аваарай. Мөн Amazon болон johnbeaver.com цахим хуудаснаас англиар нь худалдаж авч болно. Хэрвээ энэ талаар илүү мэдмээр байвал хаанаас олж болохыг л хэлэх гэсэн юм. За одоо хичээлдээ орцгоё. Хичээлийн сэдэв бол зүрхний гал. Юуны өмнө нэг зүйлийг дахин хэлье. Бурхны хүүхдүүд эрт өрөө хизээ нэгэн цагт сахилгажуулагддаг. Хамгийн гол асуулт бол Бурхан сахилгажуулах үед, ташуурдах үед, зэмлэх үед бид яах ёстой вэ? Эсэргүүцэх эсвэл хүлээн авах уу? Бурхны сахилгажуулалтыг хүлээн авахд бардамнал саад болдог. Биднийг ариусгаж, Есүстэй улам адил болоход саад тушаа болдоо гэдгийг санаж яваарай. Хэрвээ бид өөрсдийгөө даруусгаж, түүний залруулгыг хүлээн авахын тулд зүрхэн зөөлөн байлгавал, Бурхныг маш тодорхой сонсно. Иш үзүүлэгч Хабакук 2 дугаар бүлгийн 1 дугаар ишлэлдээ ингэж хэлжээ. Би манааныхаа байранд зогсож, бэхлэлт дээр байрлан суух болно. Тэр сонсон чагнан гээгүүг анхаараарай. Тэр харин тэрээр надад юу айлдахыг, миний гомдлолд тэр хэрхэн хариулахыг би харуулдан харсаар л байх болно гэжээ. Бурхантай ойр алхдаг иш үзүүлэгч хүн тэнгэрлэг сахилга бад залруулга мөн зэмлэл ямар чухлыг ойлгодог. Тийм учраас Хабакук миний гомдолд тэр хэрхэн хариулахыг би харуулдан харсаар л байх болно гэжээ. Бурхны сахилгажуулалт, залруулга, зэмлэлийг сайн ойлгож байсан өөр нэг иш үзүүлэгч бол Исая юм. Исая 6 дугаар бүлгийн 1 дугаар ишлэл. Хуучин гэрээнээс дуртай ишлэлүүдийн маань нэг энэ л дээ. Узя хааны өөд болсон жил би эзнийг сентийн дээр өргөмжлөгдөн, дээдлэгдэн заларч, түүний нүмергийн хормой сүмийг дүүргэж байхыг харлаа гэжээ. Исая эзнийг харсан гэдгийг сайн боддоо ойлгож гинөө. Мамрегийн царс модны дор Авраамтай Бурхан алдраа харуулалгүй уулздаг. Харин Исая эзнийг сүр жавхлантай нь харсан юм. Мэдээж тэр бие махбодороо хараагүй байх. Учир нь тэгсэн бол тэр шууд л үхэн. Манай эзний өмнөх 740 оны үед энэ явдал болсон. Исая тэр үед тахилж байсан. Исаяг бие махбодын ертөнцөөс сүнсний ертөнцөд Бурханы хаан ширээний өмнө авчирсан хэрэг. Исая тэнд очиод эзний сүр жавхлан харахаас гадна асар сүрлэг серафууд хэмээх тэнгэр элч нарыг харжээ. Ижил номд Иохан тэдгээр 4 сүнслэг амьтдын талаар бичсэн байдаг да. Харин тэнд 4 сераф байв. Библиэд бичснээр тэдгээрийн нэг нь ариун гэж хашгирч байлаа. Тэд дуулаагүй юм. Мэдээж эзэн ариун гэдэг дуу байдаг л да. Би мэднэ. Тэд Бурханд таатай мэдрэмж төрүүлэх гэж дуулаагүй юм шүү. Тэд харсан зүйлдээ алмайран ийхүү дууалдсан хэрэг. Бурханы алдрыг харах бүрт тэд ариун гэж хоолой мэдэн хашгирцгаадаг. 3 удаа ариун гэж бичсэн байна. Үнэн дээр энэ бол еврей бичлэгийн хэлбэр. Тэд алив үгийг онцлогтой тухайн үгийг дараалан 2 удаа бичдэг. Есүс нэгэн удаа намайг эзэн минь гэсэн болгон Бурханы хаанчлалд орохгүй гэсэн байдаг. Хэрвээ та Матай байсан бол эзэн гэдэг үгийг үнэхээр онцолж байна шүү гэж хэлэх байсан байх. Есүс дагалдагч нартай намайг эзэн гэсэн бүхэн хаанчлалд орохгүй гэж хэлснийг Матай болон бусад бичээч нар эзэн гэдэг үгийг 2 удаа давтаж бичжээ. Англи хэлтнүүд алив үгийг онцлох бол налуу болгох, доогуур нь зурж тодруулдаг бол еврейчүүд 2 удаа бичдэг. Харин еврей бичээч нарын хувьд нэг үгийг 3 удаа бичих тохиолдол ховор байдаг. Хэрвээ 3 удаа бичвэл тэр үгийг хамгийн дээд төвшөнд хүртэл онцолж, үүнээс өөрөөр онцлохын аргагүй гэсэн үг. Библиэд ийм жишээ 5-6 удаа гарсан байдаг л да. Илчлэл номд тэгээд би тэнгэрт нисч буй нэгэн бүрэгдийг харав. Тэр
Бүрээдэх 3 тэнгэрлэгчийн бүрээн дуу үлдсэн тул дэлхийд нутаглагсад золгүй гэдэг. Фонзигийн тэнгэрлэгчийн тухай яриагүйг Америкт өссөн 50 гарсан хүмүүс миний юу яриад байгааг ойлгох бах. Happy Days нэртэй нэвтрүүлэгт Фонзи гэдэг залуу хөөх гэж хэлдэг юм л да. Илчлэл номд жаргалыг биш харин бүхэл бүтэн нарны аймаг донслох аим шиг ирж байгааг зарлахдаа золгүй гэдэг үгийг хэлснийг Илч Иохан 3 удаа бичжээ. Нэг үгийг 3-таа давтан бичсэн өөр тохиолдлыг Исая 6 дугаар бүлэг болон Илчлэл 4 дугаар бүлгээс олж болно. Исаяд харагдсан серафууд, Иоханд харагдсан 4 амьтан ариун гэж хоолой мэдэн хашгирч байв. Тэднийг ариун хэмээн хоолой мэдэн хашгирах үед Тэнгэрийн босгоны суурь тэр чихтэй доргиж байв. Исая номд тэдний дуунаар босгоны суурь чичирч байсан гэжээ. Энэ тухай Исая 6 дугаар бүлгийн 4 дугаар ишлэлд маш тодорхой бичсэнийг уншия. Дуудагчийн дуунаар босгоны суурь чичирсэн ба тэгэхэд сүм утаагаар дүүрч байлаа гэжээ. Бурхны алдар илчлэгдэх бүрт тэнд байсан тэнгэрлэгч нар хоолой мэдэн хашгирч байсан хэрэг. Биедээ ариун минь гэж хоолой мэдэн хашгирахад босгоны суурь чичирч байв. Тэд бурхан минь би хэдэн ариун тэрбум жил үүнийг л хийсээр залхаж байна. Намайг орлох нэг та авраач би байнга хийдгээ хийсээр залхаж байна гээгүй юм. Тэд харин ч эсэргээр үрд үүнийг хийсэн ч хаашаач явахыг бид хүсэхгүй. Учир нь бүтээгч бурханаас өөр үсгэлэнтэй зүйл ертөнцид үгүй билээ гин. Сонирхолтой нь тэд итгэмжтэй гэж хашгираагүй байдаг. Бурхан итгэмжтэй юу? Мэдээж тийм. Бурхан үнэхээр итгэмжтэй. Та түүний үнэнч байдалд итгэж болно. Гэхдээ энэ бол түүний онцгой мөн чанар биш юм. Тэд хайр гэж хашгираагүй. Бурхан хайр мөн үү? Мөн байлгүй яхав те. Бурханд хайр байдаг юм биш. Бурхан бол хайр. Гэхдээ энэ нь түүний онцгой мөн чанар биш. Тэд ариун гэж л хашгирсан. Яагаад гэдгийг нь мэдмээр байна уу? Есүс иргэн ирэхэд түүний сүд бүсгүй болох чуулган нь ариун ямар нэг толгой бүрчлээс ямар нэг тийм юм байхгүй байхыг хүсдэг. Өөрөөр хэлбэл ертөнцөөр бохирдоогүй байхыг хүсдэг. Сонирхолтой байгаа биз? Бурхны онцгой мөн чанар бол ариун байдал. Есүс иргэн ирэхдээ ариун чуулганыг л хүссэн ирэх билээ. Ариун байдал гэдэг үгэнд бид хамаг анхаарлаа тавих ёстой мэт бодож байна. Одоо цааш нь уншия. Тус бүр 6 жигүүртэй серафууд түүний дээд талд зогсоод 2 жигүүрээрээ нүрээ бүтээж хоёроо хүлээх хүчин хоёроор нь нисэж байлаа. Нэг нь нөгөөгөө дуудаж төг төмдийн эзэн ариун бүхэл газар алдраар нь дүүрэн байна гэж байв. Дуудагчийн дуунаар босгоны суурь чичирсэн ба тэгэхэд сүм утаагаар дүүрч байлаа. 5 дугаар ишлэлд Исая эзнийг хараад сайн уу бурхан минь би байна. Таны тахилч удахгүй иш үзүүлэгч Исая ч болно. Би энд байна гэж хэлээгүй. Харин Исая эзнийг хараад шууд л би сүрсэн тул золгүй гэж уйлан гашуудж эзний өмнө чичирч байв. Золгүй гэдэг үг нь Библиэд бүлэг хүмүүст болон хувь хүмүүст ирж буй шийтгэлийг зарлж буй их хатуу үг. Исая бол бурханлаг номлогч боловч ингэж хэлжээ. Исая 5 дугаар бүлэгт Исая аригчид золгүй, бузармууг сайныг бузар гэж хэлэгчид золгүй, бардамнагчд нь золгүй, лонхны дэргэд удаан суугчид золгүй гэсэн байдаг бол Исая 6 дугаар бүлэгт бурхан хэн гэдгийг хальт харсан Исая нүгэлтнүүд золгүй гэж биш, би золгүй гэдэг. Исая амьдралдаа анх удаага хэн үйлчилж байгаагаа харсан юм. Ариун бурханд үйлчилж байгаагаа тэр ухаарсан юм. Энэ ариун бурхны өмнө өөрийгөө хэн болохыг тэр анх удаага мэджээ. Явыг харуул тэр мөн л зөвдгөн байсан. Түүн шиг зөвдгөн байхгүй гэж бурхан өөрөө хүртэл хэлсэн байдаг. Нийгэмдээ байсан хамгийн зөвдөн биш бүхэл бүтэн дэлхийн ертөнцид байсан зөвдгүн нь гэсэн. Харин яв таны тухай чихээрээ сонсч л байлаа би. Тэгтэл одоо нүд минь таныг харж байна. Харин би хэлснээсээ буцаж байна. Үнс шорон дунд гимшиг гэсэн байдаг. Хэн дүүлчилж байгаагаа яв амьдралдаа анх удаага тэгж мэдсэн юм. Израильчуудын дундаас хамгийн зөвдөн Мосе байв. Бурхны алдрыг Мосе хараад айн чичирч байв. Илч Иохан үхлээс амилж яруу алдраараа түүнд үзэгдсэн Есүс Христийг хараад үхтэл мэд өмнө нь унаж байв. Тийм учраас бид хүнд үйлчилж байгаагаа сайн мэдж түүний яруу алдрын талаар ойлгож явах ёстой юм. Исая би сүрсэн тул золгүй гэсэн нь ийм учиртай. Би сүрсэн гэдэг нь за би ч өнгөрлөөдөө гэсэн шууд утгыг илэрхийлж байна. Яагаад гэвэл би бузар уруултай хүн гэдэг нь тэр даруй ямар нүглээсээ салах ёстойгоо ухаарсан гэсэн үг. Тэгээд дараа нь би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь нүд минь төг төмдийн эзэн болох хааныг харлаа гэж. Өөрөөр хэлбэл би ариун нэгнийг харлаа, өөрийгөө болон хүмүүсийн байгаа байдлыг харлаа. Бурхан минь би гимшиж байна гэсэн үг хэлжээ. Үүнийг сайн ойлгоорой. Исая шалдаа бум бүхийг гимшиж байна. Тэгээд дараа нь юу болов? Тэгэхэд серафуудын нэг нь тахилын ширээнээс хямсаагаар авсан шатаж байгаа нүүрс гартаа барин над руу нисэж ирэв.
Тэгээд тэр аманд минь хүргэж харагтун. Энэ чиний аманд хүрснээр чиний хилэн завч хаягдаж, чиний нүгэл уужлагдлаа гэв. Эзнийг харсан Исаяг ариутгаж байгааг өгүүлжээ. Дараагийн ишлэл их чухал үгийг хэлдэг. 8 дугаар ишлэл. Дараа нь би хэнийг явуулах вэ? Хэн бидний төлөө явах вэ гэсэн эзний дууг би сонсоод би энд байна, намайг явуулаач гэжээ. Бурхан үгээ хэлэх нь Тэнгэрээс бороо орж байгаатай адил зүйл болдгийг ойлгоорой. Таны үг Тэнгэрээс орох хур бороотой адил гэж хэлж байсныг санаж гин үү? Та бидний байгаа газар бүрт сансарт байгаа хиймэл дагуулаас янз бүрийн долгион цацарч байдаг шиг биднийг хаанч явсан хиймэл дагуулын долгион ирж байдаг шиг тэр долгионыг барих зөв хүлээн авагч танд байгаа бол тэндээс ирэх зураг мессежийг хүлээн авдаг шиг Бурханы үг Тэнгэрээс хур бороо мэд асгарсаар байдаг. Хүмүүний дээр тэр үг нь ирсээр байдаг. Бурхан одоо ч ярьсаар байгааг та мэдэх үү? Тэр үед Израильчуудын дээр Бурханы үг хур бороо шиг цутгаж байсан ч ганцхан хүн л сонссон. Тэр хүн бол цэвэрлэгдэж дарууссан Исая. Исая би энд байна, намайг явуулаач гэж хариу хашгирсан шүү дээ. Израиль даяар юу хийхийг нь Исаяд Бурхан хэлжээ. Ард түмэндээ очиод миний үгийг хэл, сонсовч ис ухаар. Харан харавч ис ойлго. Энэ ард түмний зүрх сэтгэлийг хатууруулж, чихийг нь дүлий, нүдийг нь сохор болго. Эс бөгөөс тэд нүдэрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэж буцна, эдгэрнэ гэв гэжээ. Тэдний чих дүлий, нүд сохор, зүрх нь хатуу учраас Бурхан үгээ хэлсэн ч тэд Бурханы дуу хоолойг сонсож чадахгүй байв. Харин ганцхан Исая л сонсов. Би Библиэд хайртай л да. Хэдэн жилийн өмнө залбирч байхад юу болсныг санджглаа. Исая номын эдгээр ишлэлийг тэр нэгэн өглөө уншиж байсан юм. Бурхан минь, энэ л надад яг хэрэгтэй байна. Есүсийг харах шинэ харааг надад өгөөч гэж ой модон дундуур алхангаа залбирч явв. Амьдрал минь алдраас алдарт итгэлээс итгэлд өөдлөн хөгжчөд Есүсийг харах шинэ хараа надад хэрэгтэй байна гэж залбирав. Тэгээд л энэ сэдвэрээ эзэндээ хандан залбирч байхад ариун сүнс надад хүү минь. Энэ бүхэн тэндээс эхлэхүүг Библиэд хэлсэндээ гэв. Би ярьж муураад л юу ч гэв. Тэр цааш нь эшиллэн тэгж эхлэхүүг харалдаа гэв. Би ч гэрлүүгээ яран очиж Библиэсээ Исая 6 дугаар бүлгийг эхнээс нь нээж уншив. Узия хааны өөд болсон жил би эзнийг харлаа. Ариун сүнс надад зогс гэж хэлв. Исая шинэ хараа авахаас өмнө Узия хаан нас барсан гэв. Узия гэж хэмлээ. Мэдээж хаадын нэг нь л да. Гэхдээ Израилийнх билүү, Иудагийнх билүү гэдгийг би тодорхой мэдэхгүй байв. 2 дугаар Шестер 26-аас Узия хааны талаар олж мэдэв. Тэр хаан ширээн цухта 16 настай байжээ. Түүний аав Амазия өөд болоход Иудагийн ард түмэн түүнийг аавынх нь оронд Иудагийн хаан болгодог. Амазия хааны орыг 16 настай хүү Узиян залгахыг Иудагийн ард түмэн шийджээ. 2 дугаар Шестер 26-гийн 4 дугаар ишлэлд тэрээр эцэг Амазиягийн хаан хийсэн бүгдийг дуурайн эзний мэлмэд зөв зүйтэйг үйлдэв гэжээ. Тэр бол сайн хаан байсан. Муу хааны тухай биш, сайн хааны тухай ярьж байгаа шүү. Тэрээр эцэг Амазиягийн хаан хийсэн бүгдийг дуурайн эзний мэлмэд зөв зүйтэйг үйлдэв гэсэн байдаг. Бурханаас эмээхийг сургаж үлсэн Зихариягийн өдрүүдэд тэрээр Бурханыг эрэлхийлсээр байв. Тэрээр эзнийг эрэлхийлэх тусам Бурхан түүнийг амжилттай болгов гэжээ. Messenger X-ийг танилцуулж байна. Шинэ материал, видео хичээл үзэх аппликейшн. Джон Лиза Библийн бүтээсэн дагалдагч бэлтгэх цахим сан. Видео хичээл, сонсдог ном, цахим ном, богино кино, Библи болон бусад материал. Бүхэл төрлийн төхөөрөмжөөр 130 гаруй хэлээр үнэгүй хэрэглэх аппликейшн. Хаасайгүй бүх хүнийг дагалдагч болгоё. Messenger X.com болон аппликейшнийг татж аваарай. Маш чухал ойлголт энд явж байна. Эзнийг эрэлхийлэх тусам Бурхан түүнийг амжилттай болгож байв. Өөрийн болон ард түмнийхээ сайн сайхны төлөө явхад түүний үйлсийг амжилттай болгосон гэж бичээгүйг анзаарч гинөө. Харин эзнийг эрэлхийлэх тусам Бурхан түүнийг амжилттай болгосон. Одоо амжилтын талаар ярив. Филистинчүүдийн бөглөж тагласан худгуудаа сэргээв. Тэр үед эдийн засаг нь газар тариалантай нэгт холбоотой байсан болохоор газар тариалан нь сэргэхэд эдийн засаг нь сэргэв. Цэрэг зэвсэг нь сайжрав, өмнөх хаад Бурханд дуулуургүй улмаас алдсан хотуудыг эргүүлэн авав. Узия хаан Иудаг урдын Соломон хааных шиг биш юма гэхэд нилээн дөхүүлж сэргээж чадсан хаан болов. Америкт хүрсэн бүхэн нь алт болдог гэж ярьдаг шиг Узия хааны хийсэн бүхэн нь амжилттай болж байлаа. Алдар цуuna олон газар түгэж эзэн түүнд үнэхээр олон талын ёроолыг өгч байлаа. 15 дугаар ишлэлд энэ тухай өгүүлжээ. Харин 16 дугаар ишлэлд гэвч хүчрхэг бол могц
Түүний зүрх сэтгэл ихэд бардан болсноос болж гэдэг. Юу болов? Бардан болов. Тэрээр завхарч өөрийн бурхан эзний эсрэг харшим хийв. Тэрээр утлагын тахилын ширээн дээр утлаг уугуулахаар эзний сүмд орсон юм. Азария болон түүнтэй хамт зоригт эрс болох эзний 80 тахилч орсон билээ. Тэд Узия хааныг эсэргүүцэж, "Узия, эзэнд утлаг уугуулах нь чиний үүрэг биш, харин утлаг өргөхөөр ариусгагдсан Аароны хөвгүүд болох тахилч нарын үүрэг юм. Ариун газраас гарагтун. Учир нь чи харшим үйлдсэн бөгөөд эзэн бурхнаас хүндлэл хүртэхгүй болно" гэжээ. Тэгээд цааш нь яасан гэж тахилч нар түүнийг эсэргүүцэхэд Узия хаан хэлгэнэн ууралсан байдаг. Бардам хүнтэй нүүрэлдэж үннийг хэлэхэд уурлан хэлгэндэг шүү дээ. Тахилч нарт уурлан хэлгэнэх мөчид духан дээрээ уйман өвчтэй болдог. Чавас гэж. Тахилч нарч түүнийг даруйхан шиг сүмээс гаргав. Узия үхэн өгтлээ. Тусдаа байранд уйман өвчнөн эдгэрэлгүй амьдарч засаг захиргааны ажлаасаа ч хөндөөрөв. Одоо нэг чухал юм ярив. Узиягийн зүрх бардан болоход ариун сүнс надаас энэ асуултыг асуусан юм. Узия хаан бардан болоход тэр илүү сүнслэг болсон уу эсвэл сүнслэг биш болсон уу? Чангаар хариулаараа сонсъё. Тэр бардан болоход илүү сүнслэг болсон уу эсвэл сүнслэг байдлаа гээсэн үү? Сүнслэг биш болсон гэж зарим ч хэлэх бах, харин тэгээгүй. Тэр илүү сүнслэг болж сүмд түүний хийх эсгүй зүйлийг хийх гэсэн. Бардамлын сүнс ба шашинлаг сүнс хоёр үргэлж хамт явдаг. Ингэж тэд бие биеэ халахвчилж хүчтгэж байдаг. Бардамнал нь шашинлаг болсноо хүлээн зөвшөөрөхөөс, шашинлаг байдал нь бардам болсноо хүлээн зөвшөөрөхөөс хаацайлдаг. Өөрөөр хэлбэл бардамнал ба шашинлаг байдал нь хосоороо явбал маш аимшигтай хүч болон хувирдаг. Гаднаасаа шашинлаг үйлээрээ бусдад бурханлаг гэж харагдахыг оролдовч дотроо худлаа бол энэ нь бурхны эсрэг зүйл. Узия хизээ бардам болсон бэ? Тэр амжилттай болох үедээ бардам болсон. Тэр 16 настайгаас бурхныг эрэлхийлж бурхнаа эмээн дээдэлсэн байдаг. Узия баг залуугаас сая гаруй хүнтэй улсыг удирдах хаан болов. Тэр эзнийг эрэлхийлсэн бөгөөд хүрсэн бүхэн нь амжилт олж байв. Тэр алдаршиж байсан. Гэхдээ тэр нь аюултай зүйл болж хувирсан байдаг. Тэр амжилт руу хөдөлж байсан эзнийг эрэлхийлэх зүтгэл нь алга болов. Эзнийг эрэлхийлэх тусам бурхан түүнийг амжилттай болгосон. Тэр амжилт олсон. Өөрөөр хэлбэл хүрсэн бүхэн нь амжилттай болж байв. Түүнийг амжилттай болгосон тэр нандин зүрх алга болов. Харин бардамнал зүрхэнд нь нэвчин орж ирсэн байдаг. Энэ талаар одоо ярив. Иерусалим болон Иуда улсын ард иргэд Узия хаан уйман өвчтэй болсон талаар гинти мэдээ сонслоо гэж хамтдаа нэг төсөөлье. Ямар харамсалтай бэ? Соломон хаанаас хойш төрсэн сайн хаан маань уйман өвчтэй болчих гэж ярилцах байх. Хэрв тэр үед Instagram, Facebook байсан бол мэдээ хаасайгүй тарж, YouTube байсан бол тусгай подкаст хийчихсэн л байж таарах байх. Яаж яваад ийм болчихваа? Хаан уйман өвчтэй болчихж тун харамсалтай гэдэл. Хүмүүсийн мэдэхгүй зүйлийг дотор нь юу болсныг бурхан мэдэж байгаа. Хүмүүс уйман өвчтэй болсныг л мэдэж байсан. Дуулгавар гүгээсээ болж илэрсэн зүйлийг л хүмүүс харж байсан. Үнэн дээр цаана нь бардамнал байсан. Энэ хэсгийг уншиж байхад тухайн үед нүгэлд унсан удирдагчдын төлөө би залбирч байсан юм. Зарим нь туслагтайгаа завхаарч, зарим нь мансууруулах бодис хэрглэж байгаад тэр нь баригдаад үйлчлэлээс буусан удирдагч нар. Бурхан надад маш тодорхойгоор "Хүү минь, чиний нүдэнд завхаарл, мансууруулах бодисын донтолд харагдаж байгаач тэр бүхний үндэс нь бардамнал юм шүү. Үнэндээ завхаарл бол уйман өвчин. Донтолд бол уйман өвчин. Эзнийг эрэлхийлэхэ зогсооход бардамнал хүний зүрхэнд орж ирдэг. Энэ бол үндэс шалтгаан нь гэж хэлсэн юм. Бурханы надад Узия хаанаас бардагжил би эзнийг харсан гэдэг нь бардамнал өгөхөд Есүсийн талаарх шинэ хараа ирнэ гэдгийг ойлгуулсан юм. Бардамнал хэдий ч нэ, үхэн төдий ч нэ чи намайг илүүтэй харна гэж бурхан зүрхэнд минь тодорхой хэлсэн байдаг. Энэ үг намайг мөнхөд өөрчилсөн. Илчлэл номд өгүүлсэн Лаодик чуулган руугаа эргээд анхаарлаа хандуулцгаая. Би хайрладаг хүмүүсээ зэмлдэг, сахилгажуулдаг гэж Есүс хэлсэн байдаг. Бурхан Узия хааныг зэмлж зогсоохын тулд Азария болон зоригт эрс сулах 80 тахилчийг илгээсэн байдаг. Сахилгажуулалтын алхмуудыг санаж гинөө. Нэгдэх нь Бурхан анхаарлыг чинь үгээрээ татна. Узия эзнийг эрэлхийлэхэ зогсоосон учраас Бурханы үгийг уншихаа больсон нь ойлгомжтой. Тиймд Бурхан Азарияг явуулжээ. Харамсалтай нь түүн лүү илгээсэн Азарияг Узия сонсоогүй. Тэр бүхэл Азария болон бусад тахилч нарт ууралсан байдаг. 3 дахь алхам нь уйман.
Тиймд та нарын олонхон сул дор өвчтөй цагаас эрт явжээ гэдэг дотроо бардам байсны илэрлэл нь энэ гэж хэлэх гээд байна уу? Лаодик дэх чуулганд Есүс би хайрладаг хүмүүсээ зэмлдэг, сахилгажуулдаг гэжээ. Тиймээс халуун бай, гэмш, харагтун. Би үүдэн дээр зогсоод сонстоо. Харагтун би үүдэн дээр зогсоод тогшиж байна гэжээ. Хэрв хэн нэг нь дууг минь сонсоод үүдээ нээвэл би дотогш түүн рүү орж түүнтэй хамт тэр надтай хамт хооллоно. Есүс өмнө нь галд цэвэршүүлсэн алтыг надаас ав гэж хэлж байсан. Энэ бол сорилтын талаар хэлж байна. Хоёрт цагаан хувцас өмс гэж энэ бол бурхан даруунаар үйлчилгэсэн утгатай. Гуравт харахын тулд нүдэ тослох тосыг надаас худалдан ав гэж. Исаяг харуул үүнтэй төстэй зүйл болсон байдаг. Исая эзнийг хараад даруусаж бурханы залруулгыг хүлээн авч ариуссан байдаг. Тахилын ширээнээс шатаж байгаа нүүрс аманд нь хүргэж цэвэрлсэнийг санаж гинөө. Хоёрт тэрээр бурханы ариун үйлчлэлд халуун сэтгэлээр хандаж би энд байна намайг илгээгээч гэсэн. Энэ бол цагаан хувцас. Тэгээд бурхан түүний даруй занг хараад сүнслэг сохор байдлаас нь хараа оруулж өөрийгөө харуулжээ. Ард түмнийхэн зүрх хатуу байсан ч Исаягийн зүрх зөөлөн байв. Ард түмэн сохор байсан ч Исая бүхнийг харж байв. Ард түмэн дүлий байсан ч Исая тодорхой сонсож байв. Тэр цэвэр болж илгэээгдэхэд бэлэн болжээ. Есүс Лаодик чуулганд юу гэж хэлснийг харцгаая. Есүс харагтун би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрв хэн нэг нь дууг минь сонсоод үүдээ нээвэл би дотогш түүн рүү орж түүнтэй хамт тэр надтай хамт хооллоно гэжээ. Тэр бидэнтэй нээх их хоол идэх тухай яриаг та ойлгож байгаа байх. Харин би түүнд үгээ өгнө гэсэн утгаар ярьж байна. Есүс хэн нэг нь миний дууг сонсоод гэжээ. Энд юуг онцлон давтан хэлж байна вэ? Түүний дуу хоолойг сонсох ёстой. Тэр чуулганд хандан ярьж байна. Үүдээ нээн гэж юуг хэлээд байна? Ямар ч нууцгүй байна гэсэн үг. Түүнээс нуух юм юу ч байхгүй гэсэн үг. Илчлэгдэхгүй байхаар нуугдсан юмс үгүй гэж хэлснийг санаж гинөө. Бүгдэд ил зарлагдахгүй нуугдах нууц юм гэж нэгч үгүй. Бурханаас юугаач нуухгүй байна гэдэг чинь мэрэгэн ухаан гэдгийг танд хэлье. Бүгдэд нээлттэй ном шиг л амьдр. Зөвхөн даруй хүн л ингэж амьдарч чадна. Энэ чухал ойлголтыг битгий мартаарай. Есүсийн хэлсэн үгийг харцгаая. Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдрна гэжээ. Бурханы амнаас гарах гэснээс биш гарсан гэж өнгөрсөн цагаар хэлээгүй. Хэрвээ миний дууг сонсвол гэж Есүс хэлэхдээ Исая шиг эхлээд цэвэрлэгдэх үйл явцаар дамжих ёстойг санаж гинөө. Хэрвээ миний дуу хоолойг сонсвол зүрхээ нээ гэж Есүс хэлэхдээ түүнээс нууж хаасан юм байхгүй нээлттэй бай гэдгийг л хэлжээ. Би дотогш түүн рүү орж түүнтэй хамт тэр надтай хамт хооллоно гэдэг нь сүнслэг хоолоо идэн гэсэн утгатай. Петр үгийн цэвэр сүг нялх хүүхдүүд адил хүссэн тэмүүл ингэснээр та нар үүгээр авралт хүртлээ өсөх юм гэжээ. Бид уулууд явхад бурхантай ойр дотн харилцаатай болдог гэдгийг дахин онцлоё. Мосе, Иремья, Иохан, Паул болон бурханы алдрын галаар шатаж амьдарч байсан хүмүүс шиг байхаар та бид дуудагдсан. Бурханы мөнхийн хүсэл бол хүмүүс дээрээ айлчлах биш, харин дунд нь амьдрах юм. Үүний тулд нэгд ертөнц болон түүний арга замаас бид өөрийгөө ариусгаж, хоёрт түүний сахилгажуулалтад нээлттэй байх ёстой. Бурханы хүсэл түүний анхны санаа ямар байсныг сануулгах үүднээс энэ бүхэн хаанаас эхэлснийг сануулъя. Би тэдний дотор оршино, би тэдний дунд алхна, би тэдний бурхан болно, тэд миний ард түмэн болно. Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай гэж. Тэдний дундаас гэдэг нь эдгэгч биш ертөнцийг хэлж байна. ертөнцийн хөөж буйг хөх, махан биеийн хүсэл, нүдний хүсэл тачаал, олол дамжилтаараа бардамнахаас зайлсхий. Тэдний дундаас гарч тусгаар бай. Бузар юмд бүүхэр. Би та нарыг хүлээн авна гэж хэлжээ. Би та нарын эцэг болж, та нар миний хөвгүүд охид болно гэж төгс хүчит эзэн айлджээ. 7 дугаар бүлгийн 1-р ишлэлд хайртууд минь эдгээр амлалт байгаа тул бид өөрсдөө мах бодийн ба сүнсний бүхэл бохироос цэвэрлэе гэжээ. Бараг л бүгдээс нь биш, мах бодийн ба сүнсний бүхэл бохироос цэвэрлэе гэжээ. Сүнсний бохироос цэвэрлэгдэх нь илүү чухал. Тэнд л хамаг юм нуугдаж байдаг. Бурхны үгийн гэрэл хамаг юмыг чинь илчилж та тэдгээрээсээ гимших хэрэгтэй. Цааш нь уншвал ингэхдээ Бурханаас имэж ариун чанарыг төгс болгоё гэжээ. Яагаад үүнийг хийх ёстой билээ? Учир нь ямар нэг зүйл удахгүй болно. Маш гүнгэнзгий бөгөөд удахгүй болох зүйл бидний амьд сэрүүнд магадгүй энэ үед ч тохино. Исая 60 дугаар бүлэгт Бурхан бос гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж эзний алдар чиний дээр мандаж байна гэжээ.
жаргаж байна гэж хэлээгүй. Үйлс номд тэдний дээр буусан гэсэн бол энд чиний дээр мандаж гэжээ. Цааш нь унши үзэх тун газрыг харанхуй хүмүүсийг гүн харанхуй бүрхэн гэжээ. Би амьдралдаа хизээж манай үндэстэн ийм гүн харанхуйд орохыг харж байгаагүйгээ хэлий. Нэрэ шүү. Цааш нь харвал хүмүүсийг гүн харанхуй бүрхэн гэвч эзэн чиний дээр мандаж алдарн чиний дээр үзэгдэнэ гэжээ. Харь үндэстнүүд үл итгэгчид хаад чиний гэрэлд ирж чиний мандан бадрах гэрлийг харна гэжээ. Хүмүүн төрлөختөн урд нь хизээч үзэж байгаагүй Бурхны авуугай ажлыг харцгаана. Бурхны удахгүй хийх гэж буй авуугай ажлын нэг хэсэг болсон гал зүрхтэй хүмүүсийн нэг нь байхыг та хүсэж байна уу? Аль эсвэл юу болохыг нь харах гэсэн ажиглагчдын дунд байх уу? Сонголт нь таних. Тэр ялагдсан өвчтөе сүйт бүсгүүдээ биш харин ариун алдарт түүндээ эргэж ирнэ. Уулуу давир. Ариун байдлыг мөшиг. Тэр бол тийш орох их зам. Тэр бол их зам ариун зам юм. Уулууд хөдлөх түүнтэй уулзах зам бол их зам, ариун зам гэж Исая хэлсэн байдаг. Түүний оршихуйг харахын тулд зүрхэндээ ариусалд хөдлөх их зам, ариун замтай бол. Тэгвэл та алдраас алдарт алдар руу өөрчлөгдөнө. Бурхан дэлхий дээр үйл хэрэгэ бүтээхэд нь та түүний гарт хэрэглэгдэх ариуссан сав болно. Алт цэвэршүүлэгдэх тусам илүү тунгалаг болдог. Диважингийн гудамж тийм байна гэж Библиэд бичсэн. Та бидний амьдрал тунгалаг байх ёстой. Бурханыг тээсэн ариун сав болсон хүнийг бусд нь харахтаа тэр хүнийг биш, харин түүний доторх эрдэнсийг хардаг. Бид энэхүү эрдэнсийг шавар савнуудад тээдэг гэж Илч Паул Коринтын чуулганд бичсэн байдаг. Тэр эрдэнэс гэж юу вэ? Тэр эрдэнэс бол Есүс Христийн нүүрнээс цацрах Бурхны алдар юм. Энэ дэлхий түүний алдрын илэрлийг харах болно. Алдрын илрэл танаар дамжуулан цацрах сав болохыг та хүсэж байна уу? Таны хүсэж байгаа гэж итгэж байна. Та чадна гэж би найдаж байна. Таны төлөө залбирая. Бурхан Аава, энэ сургалтыг сурсан ахигч дүүсийнхээ төлөө талархаж байна. Эзэн Бурхан минь, таны сүнс тэдэн дээр бөөн ирэх болтугай. Тэд таны дуу хоолойнд мэдрэмжтэй байх болтугай. Таны үгийг уншиж байхдаа тэд түүхийн ном уншиж байгаа юм шиг, зарчим дүрм унших гэж байгаа юм шиг биш. Харин ариун сүнс та зүрхэнд нь үгээ амьдруулж, дотроос нь цэвэр ариун болгож өгөөч, эзэн Бурхан. Тэгвэл тэд таны залруулгыг анхааран сонсно. Тэд ямар нэг хүнээр сахилгажуулагдан даруусах, эсвэл заавал зовлон шийтгэл туулах шаардлагагүй болно. Харин тэд таны үгийг сонсоод залруулгыг хүлээн авч халуун зүрхээр таныг эрэлхийлэх болтугай. Тэд ариусж газар дэлхий дээр таны алдрын илрэл болж эрдэнэс агуулсан сав болох болтугай. Аава тандаа баярлалаа. Есүс Христийн хүчрхэг нэрээр. Амен. Энэ чухал үннийг олж мэдэх аялалд хамт байсан та нартаа баярлалаа. Бурхны төлөө бадрах халуун зүрх номд үүнээс ч их юм би. Номоо олж аваад уншаарай. Бурхны үгийг танд хүргэх нь миний хувьд өндөр завшаан байлаа. Таныг Христийн хайраар хайрлаж хамгийн сайн сайхныг хүссэн өрөөе. Энэхүү эцсийн өдрүүдэд эзэн таны амьдралаар хүчрхэг ажиллаа хийнэ гэж итгэж байна. Эзэн таныг ивэгэ. Messenger X-ийг танилцуулж байна. Шинэ материал, видео хичээл үзэх аппликейшн. Джон Лиза Библийн бүтээсэн дагалдагч бэлтгэх цахим сан. Видео хичээл, сонсдог ном, цахим ном, богино кино, Библи болон бусад материал. Бүхэл төрлийн төхөөрөмжөөр 130 гаруй хэлээр үнэгүй хэрэглэх аппликейшн. Хаасайгүй бүх хүнийг дагалдагч болгоё. Messenger X.com болон аппликейшнийг татж аваарай.